Чингуан хаан дөржийн нэрэмжит эрдмийн өргөө цогцлбор сургууль 47 дахь намартайгаа золгож хичээлийн жилийн нээлтийг хийж байна. Энэ хичээлийн жилд 1350 хүүхэд тус сургуульд элсэн суралцж байгаа юм а. Булган аймгийн сургуулийн өмнөх боловсролын 21 цэцэрлэгт 4300 хүүхэд, ерөнхий боловсролын 22 сургуульд 9300 хүүхэд суралцахаас 1200 орчим хүүхэд 1-р ангид элсэн орж байна. Эрдмийн өргөө цогцлбор сургуулийн хувьд энэ хичээлийн жилд 1-р ангийн 5 бүлэгт 128 хүүхэд элсүүлсэн байна. За манай Чингуан хамт дөржийн нэрэмжит улсын тэргүүний эрдмийн өргөө цогцлол сургууль маань 47 дахь жилдээ сургууль хүмүүжлэхэн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахаар бэлтгэл ажил биелэн ажилдаа орлоо. За энэ хичээлийн жилд одоогийн байдлаар өнөөдрийн тоогоор бол 1350 хүүхэд байна. За 1-р ангид нийтдээ 125 одоо за ер нь явандаа бол нэмэгдэж магадгүй байгаа. За өнгөрсөн хичээлийн жилд манай хүүхдийн тоо 1338 байсан. Энэ хичээлийн жилд бол өссөн дүнтэй яваа. 96 хүүхэд өнгөрсөн хичээлийн жилд 12 дугаар анги одоо амжилттай суралцж төгсөөд эсэлтийн ерөнхий шалгалтантаа бол одоо математик, англи хэл, хим биологи хичээлээр хүүхдүүд манаас 1-р чигсэж одоо бас багш нараа ээж аваа баярлуулсан юм сайхан одоо баяртай үйл явдал болсон. За энэ хичээлийн жилд бол 102 хүүхэд сурж байгаа 12 дугаар ангид. За хүүхдүүд маань одоо өнөөдрөөс эхлээд хичээл номдоо шамдаад бас одоо эсэлтийн ерөнхий шалгалтантаа өссөн оноогоо авч одоо өссөн мэргэжлээ сонгож одоо өсснээрээ сайхан амьдрах байхаа гэж одоо өнөөдөр бол нээлтийнхаа өмнө дээр бол хүүхдүүдтэй хэлсэн байгаа. Тэгээд хүүхдүүд маанаас хичээж, эцэг эхчүүд маань хичээж, багш нар маань хичээж одоо бид бүгдийн одоо тал талын хичээл зүтгэлийн үр дүнд хүүхдүүд маань одоо бас мэргэжлээ зөв сонгож сайхан амьдрах ийм боломж. Ер нь бол одоо энэ бүрэн дунд боловсролын шинжилсэн цөм хөтөлбөрөөр бол энэ мэргэжил сонгохыг бол нэлээд ер нь онцгойлон авч үзэж байгаа шүү дээ. Хүүхдүүд ер нь зөв мэргэжил сонгож ээж тэр өөрийнхөө дуртай мэргэжлийг сонгох юм бол хүүхэд одоо амьдрал дээр нийгэм дээр гараад одоо амжилттай ажиллана л гэж үзэж байгаа. Тэгэхээр ер нь бол манай сургуулийн хувьд бол үндэсний лаборатори сургууль байгаа. Тэгээ улсын хэмжээнд 41 лаборатори сургууль байгаа. Одоо тэрний нэг нь манай эрдмийн өргөө цогцлбор сургууль байгаа. Бид нар бол өнгөрсөн хичээлийн жилүүдэд бага суур боловсролын шинжилсэн цөм хөтөлбөрийг амжилттай туршин хэрэгжүүлж түүхэнд дэлгэрүүлж ажилласан. Энэ хичээлийн жил бол бүрэн дунд боловсролынхаа цөм хөтөлбөрийг одоо туршиж хэрэгжүүлж ажиллан түүхэнд дэлгэрүүлэх ажлаа бас хийнэ. За онцлог давуу тал нь гэх юм бол одоо энэ шинжилсэн цөм хөтөлбөр дээ шүү дээ. Бага суур, бүрэн дунд боловсролын шинжилсэн цөм хөтөлбөрүүдийг анх одоо эхлээд өөрсдөн дээрээ туршиж багш нар маань туршиж үзээд одоо болж гэнэ болохгүй байна уу. За тэгээд тэрийгэ тохирцоо яамд өгөөд ингээд 41 сургуулийн тохирцоор одоо ингээд өнөөдрийн хичээлийн хөтөлбөр одоо гарч байгаа шийдэ. Жишээлх юм бол одоо өнгөрсөн хичээлийн жилд сайдын А320 дугаар тушаал дээр бол мэдээллийн технологи, дизайн технологи хичээлийг бол хүүхдүүд заавал судлах дээр биш, сонгон судлах дээр судал сурж ирсэн. Тэгтэл ингээд лаборатори 41 сургууль дээр туршаад үзэнгүүт яг энэ чиглэлийн хичээлүүдийн цаг хомсдоод өнгөрсөн хичээлийн жилд бол одоо манайх технологийн багш эртний эмэгтэй нэг хасагдсан байгаа. Гэтэл одоо яг энэ бид нар ингээд энэ тохирцоо зөв хийж өгснөөр энэ хичээлийн жилд одоо орон даяар одоо бүрэн дунд боловсролыг одоо туршаад одоо энэ хоёр хичээлийг бол заавал суулгахтай тавьж өгөхгүй бол одоо багш нарын бас одоо ажлын байрны асуудал хөндөгдөж байгаа гэдгийг бол бид нар олж харсан. Иймэрхүү давуу талууд их байдаг. Тэгээд өөрсдөө туршиж үзээд ингэж хийдэг юм байна гэдгийг бус сургуульд түгээн дэлгэрүүлж ажилладаг. Ийм л онцлогтой доо. За чамайг хэн гэдэг лээ? Өндрөл Ямар хичээл орсон өнөөдөр? зургийн хичээл орсон. Юу зурсан бэ? Навч Сургуульд сурах ямар байна? гоё. Чамайг хэн гэдэг? Батбаяр Сургуульд сурах ямар байна? гоё. Ямар хичээл орсон? Зураг зурсан. Юу зурсан бэ? Навч Хамт сурж байгаа найзуудтай юу гэж хэлэх вэ? баярлав. За чамайг хэн гэдэг? Тэлмөө Сургуульд орох ямар байна? гоё байна. Өнөөдөр ямар хичээл орсон? Навч будж байгаа. Сургуульд орох ямар байна? Гоё. Найзуудтай юу гэж хэлэх вэ? Онцраарай. Чингүнэ Сургуульд орох ямар байна? гоё. Өнөөдөр ямар хичээл үзсэн? Нөгөө Чингис хааны тухай хичээл орсон. Чингис хааны ээжийн нөгөө зөөлөн их харин нөгөө Чингис хааныг өөрийг нь хэн гэдэг байсан бэлээ? Тэмүүжин.
Эрдмийн өргөө цогцлбор сургуулийн хувьд 1969 онд ашиглалтанд орсноос хойш 1-р хичээлийн байр их засвар хийгдээгүй 3 цогцлбор сургуулийн дунд 1 спорт зал, 1 урлагийн залтай соёл хүмүүжлийн ажлыг зохион байгуулж байна. Булган аймаг дахь хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилд 10 мэргэжлийн ангид оюутнаа элсүүлэн аваад байна. Тус сургуулийн онцлог нь зөвхөн Булган аймаг гэлтгүй хил залгаан аймгийн сурагчдыг элсүүлдгээрээ онцлогтой юм а. 2010 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус сургуулийг 471 төгсөгч төгссөн байна. 2.51 жилийн ангитай тус сургуулийн хамгийн эрэлттэй анги нь хөдөө аж ахуйн бишийн механизм ашиглалт засварчин ойжуулагчийн анги юм. Булган аймаг хөдөө аж ахуйд түшиглсэн аймаг учраас энэ салбарын мэргэжилтэд ажилчид зайлшгүй хэрэг болдог. Иймдээч тус сургуулийн эрэлт хэрэгцээ сумдын дунд ихээхэн байдаг ажээ. За 2016-аас 17 оны хичээлийн жилд нийтдээ хөдөө аж ахуй болон байгаль орчны салбарын 9 мэргэжлэр 185 суралцагч шинээр элсүүлэхээр хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар хяналтын тоо батлагдсан байгаа. За энэхүү хяналтын тооны хүрээнд манай сургууль эсэлтийн ажлын хэсэг маань Булган аймгийн 16 сум болон Архангай Хөвсгөл аймгийн залгаа сумдуудаар өнгөрсөн хавар 5-6 сард бол сургуулийн сурчлагаа хийх эсэлтийн ажлаа зохион байгуулахын ажлыг хийж гүйцэтгэсэн байгаа. За энэхүү ажлынхаа хүрээнд 8 сард эсэлтийн бүртгэлээ явуулаад өнөөдөр бол хичээлийн шинжилгээнийхээ нээлттэй арга хэмжээг зохион байгуулад ажиллаж байна. За энэхүү хичээлийн жилд бол хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хичээлийн жилийн зорилтыг баталж гаргасан байгаа. За энэхүү зорилго маань бол чадвар суурилсан сургалтын тогтолцоог мэргэжлийн боловсон сургалтын байгууллагуудад бэхжүүлэх, мөн ажил олгогч сургалтын байгууллагын хамтын ажиллагааг өргөн хүрээнд хэрэгжүүлэх, мөн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтэд олж анхаарах, дээрэс нь сургалтын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх энэ зорилтуудыг дэвшүүлсэн байгаа. Эдгээр зорилтыг бас хангахын төлөө манай багш хамт олон бол хичээлийн шинжилгээнийхээ бэлтгэл, сургалтын орчин, багшлах боловсруучнийхээ нөөцийг бол бэлдээд байж байна. Ер нь бол манай Булган аймаг өөрөө хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх чиглэлээ болгосон ийм аймаг. Манай хангаан бүсгч гэсэн бас газар тариалан мал аж ахуйн чиглэлээр эдийн засгийг хөгжүүлж явдаг. Энэхүү хүрээнд бол хөдөө аж ахуйн мэргэжлийн хөдөө аж ахуйн тракторын жолооч, механикч, мөн малын асаргаа, малын баг эмч, дээрэс нь байгаль орчны салбараас бол ойжуулагч мэргэжил, мөн Булган аймгийн мэргэжлийн боловсон сургалтын орон нутгийн салбар зөвлөлөөс сүүлийн 2 жил бол ажлын хэсэг гаргаж аймгийн хэмжээнд бас сумдаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг судлах ийм ажлыг зохион байгуулсан. Эдгээр эрэлтийн судалгааны үр дүн ч гэсэн бас эдгээр мэргэжлүүд бол бас төлхөө эрэлттэй гарч ирж байгаа. Батэрдэн гэдэг би Булган аймгийн Аршаантаас ирсэн. Хөдөө аж ахуйн машин механизмын ашиглаж сурч 3 ангид суралцж байгаа. Одоо би 3 дахь жилээ суралцж байгаа. Тэгээ хөдөө аж ахуйн сонгож ирсэн гэвэл машин техник засах гэж хөдөө аж ахуйн машин техникийг засах энэ сургуулийг зорж ирсэн. Сургуулийн орчин гэвэл гоё. Тэгээд машин техник засварсан. Тэгэл цахаас нь боолт боох энэ зарим хүмүүс нь боож чаддгүй. Тэрийг энэ талаас нь далийн амсуулах энэ тэрийг зэгшин тиймэрхүү юмнуудыг бол гадрал сурсан. Тус сургуулийн төгсөгчдөөс мэргэжлээрээ ажиллахаас гадна Япон улсын Ойска International төрийн бас байгууллагын шугамар мэргэжил дээшлүүлэх сургалтанд 2 төгсөгчөө амжилттай сургасан байна. Мөн сургуулийн дадлагын тоног төхөөрөмжийг сайжруулан Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгээр ойжуулагчийн ангийн иж бүрэн техник хэрэгслээр хангасан байна. Булган сумын улсын тэргүүний 4-р цэцэрлэгт 140 гаруй хүүхэд сурч хүмүүжиж байна. Нэг ангид 25 хүүхэд байх нормтой боловч тойрны хүүхдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой нэг ангид 40 орчим хүүхэд сурч хүмүүжиж байгаа юм байна. За баярлалаа.
Ингээд 2016-аас 17 оныхоо хичээлийн шинэ жилийг одоо мэндийг одоо бүх сургууль хүмүүжүүлэгч багш ажилчид болон эцэгчид та бүхэндээ хүргэж байна. За энэ хичээлийн жилд бид одоо 40 хүүхэдтэй ажил манай цэцэрлэг болохоор 100 хүүхэдтэй өвчин чадaltaй юм цэцэрлэг байна. Тэгээд одоо энэ жил бол 140 хүүхэд аваад ажиллаж байна. За манай хичээлийн энэ жилийн зорилго болохоор одоо шинэ одоо хөтөлбөр гарсантай холбогдуулаад хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ийм зорилго тавиад одоо ажиллаж байгаамаа. Ачаал бол одоо их л байна л да. Тэгээ одоо 2 багш ажиллаж байгаа болохоор яхаа одоо бүгдээрээ чадлынхаа хэрээр одоо сайн одоо энэ хичээлийн жилд бол ажиллана л гэж бодож байна. За өөрийгөө танилцуулаарай, чамайг хэн гэдгийг? Эшиглэн Цэцэрлэгтээ явах ямар байна? гоё. Өнөөдөр юу хийж байгаа? Чи одоо ямар хувцас өмссөн? Жижүүрээ хувц. Жижүүр гэдэг нь юу ийдээ? Тогооч. Ямар мундаг юм. Найзуудаа туслахгүй юм уу? Гоё. За чи ямар авьяастай вэ? Арле бата баригсан мачны гэж дүрсэн би алтэрхээр нуртга өдгөний ингэж оддог тэнгэр маань сүнэсэн алсын бараа чирдэг сайхан нуртгаар үлги сэтгэв батан харахад хүлээж байгаа салхинд үнсэж байгаа юм шиг хөдөөж минь гар илээж чам шиг ингүй сайхан гаритхад элэг зүлмийн догч Хасгүй байр нүдийн минь бүрхтэйг. Онц сураарай. За. Салангаа гэдэг Цэцэрлэгтээ ирэх ямар байна? гоё. Өнөөдөр юу хийсэн? Өнөөдөр би чижилтэй найзуудтайгаа тоглосон. Найзуудтайгаа уулзах ямар байна? Гоё. Найзуудыгаа сансан уу? Сансан. Танай ангиас хэн өндөр болсон бэ? Хусан. Уэмэгэ изэхүтэби өдөрн усүтэби мөсөл Цэцэрлэгтээ ирэх ямар байна? гоё байна. Найзуудыгаа сансан уу? Сансан. За авьяасаа үзүүлэх үү? Юу их шүлэг унших уу? Шүлэг дуудуулна. Мамо нашар манна тогтон тогтээ ээж хоёрын авчирн тоглоом биш үү мөр үнцтэхия машин бат ёя нам сэнэн унша нохомодон тэрвя